За сайн байна найзуудаа. Би хэдхэн сарын өмнө Домогт Фёдор эргэн ирлээ гэсэн бичлэг оруулж ирсэн. Хэрвээ энэ бичлэг та хүн үзээгүй бол заавал орж үзээрэй. Энэ бичлэгэн дээр хэлсэнчлэн Фёдор Емельяненко, Райан Бейдер хоёрын тулаа өчигдөрхөн болж өндөрлөлөө. За агуу Фёдор эргэн ирж Беллаторын бүсийг авч ахин авраг болж чадах уу? Аль эсвэл ялагдаж харамсалтайгаар карьерээ өндөрлөх үү гэдэг нь маш сонирхолтой байсан. Энэ хоёр тамирчны тулаа маш богино хугацаанд болоод өнгөрсөн. Хонх дугаараад ердөө 35 секунд л үргэлжилсэн. Райан Бейдерийн зүүн гарын жиг буюу зүүн гарын цохилт нь Фёдор Емельяненког онцгсон. Энэ цохилт бол түүний дархан мэх гэдэгтэй адил дархан цохилтын нэг. За ингээд Фёдор унсны дараа Райан Бейдер хэд нэмж цохин энэ талаанд ялжээ. За би Фёдорыг карьерийг хэрхэн өндөрлөх вэ гэсэн асуулт тавихтаа түүний Беллаторын бүсийг авч авраг болон карьерээ өндөрлөөсэй гэж чин сэтгэлээс өсчихсэн. Гэвч Фёдор маань ялагдахтаа бүр 35 секундэд зүүн гарын жибд унсан. Фёдор бол холимог талааны спортын домогт тамирчин. Тэрээр 10 жил нэг ч ялагдалгүй фанатуудаа баярлуулж исэн. Фёдор бол дэлхийд дахинд өөрийгөө хэн гэдгээ харуулад, батлаад үзүүлчихсэн тамирчин. Миний хувьд бол тэрээр одоо карьерээ төгсөх хэрэгтэй. Тэгэхгүй бол түүний хин дуртай нь муулж гин. Шилийн ирүүтэй өөрөөсөө дандаа муу тамирчинтай тулж исэн ч гэх шиг. Ийм агуу тамирчны энэ амжилтыг ингэж доош нь хийж болохгүй гэж бодож байна. За ингээд бичлэгээ Фёдорын тулаануудын оргил хэсгээр өндөрлөө. Та бүхэн Фёдорын тухай юу гэж бодож байгаа комент хэсэгт үлдээгээрэй. За энэхүү бичлэгийн дараа тун удахгүй Улаанбаатар хотын авраг шалгаруулах бодибилдинг фитнесийн тэмцээний тойм орох болно. За түр баяртай гэж хэлье да. Thank you.